Энэ анхны хилцүүлгэн дээр нь бас тодруулж амжаагүй маа. Тийм учраас Монгол банкнаас энэ хоёр төрлийн зээл нэг нь шатхуун, нөгөөх нь эргэлтийн хөрөнгө. За энэ зөв ойлгосон байна уу? Тийм, нэг нь сав, нөгөөх нь эргэлтийн хөрөнгө. Энэ хоёр хоёулаа хэмжээтэй юм уу? Монгол банкны дарга юм бичиж аваад байна уу? Чэйжлээд байна уу? Тэгээд хэмжээ гэдэг нь хязгаар байгаа юм уу? Хоёрдугаарт хүүн хэдий. Та намайг сайд байхад бол нэг юм нэлээд тийм коронавигийн үеийн гарсан нэг тийм урт нэртэй хуулиар зохицуулж ирсэн. Тэр хууль дууссан. Тэгэхээр энэ тэр хүрээнд бол нэг 200 тэрбум төгрөгөл байдаг байсан гэж одоо надад мэдээлэл өгдөг байсан. Тэгээ одоо энэ хэмжээ нь хэд дахин нэмэгдэхийн тэгээ хүүн хэдий. За тэр үеийн хүүг бол би сайн санаж байна. Тэгээ энэ сав нь ямар одоо тэр нөөцийн сав нь Монгол банкнаас гаргах хэмжээ нь хэдий, нөөц нь хэдий. За эргэлтийн хөрөнгө гэдэг байгаа тэр нь одоо хэмжээ нь хэдий, нөөц нь хэдий. Гэхдээ энэ салбар бол бас юу л та бараг 2 тэрбум доллар эргэлддэг. За байх ёстой гэж би бол одоо сайд байсан үний бол үзэж байгаа. Эргэлтийн хөрөнгө дээр нь дэмжлэг байх ёстой. Гэхдээ авах сонирхлыг хамаагүй төрүүлж болохгүй тамтны сайдаа. Яг зайлшгүй үед л авдаг, бусад үед хүнддгүүл тийм л байх ёстой. Тэгэхгүй бол тийм бас нэг ялгууртай хүн өвтэй өгвөл наад чинь зорилго нь өөр тийш явчихна. Тэрийг би бол энэ бол надад намайг сайд байсан хүний хувьд энэ үжил бодлоо хэлээчээ гэж одоо олон дарга нар хүссэн учраас би нэг хоёр зүйл асуугаадах юм. Тэгэхээр Монгол банк одоо энэ надад нэг яг тодорхой хэлээтгэхтэй дээд хязгаар гэж байгаа мүү? Хэдин их наядаар нь аваад авах боломжтой юм уу? Хүүн хэдий. Хоёр төрлийн зээл гэж ойлгож байна те. Сав, эргэлтийн хөрөнгө. Эргэлтийн хөрөнгө нь хэдий, сав нь хэдий. Тэгээ энэ үргэлжлэх хугацаа нь хэзээ? Энэ хугацаа байна уу энэ хуулинд? Хязгааргүй юм уу хэзээ? За баярлалаа. За эхлээ Монгол банк дараа нь дамжин сайд 8 номер. За та бүхэнд энэ өдөр ямар агуулган айлтгахыг намайг мөнх хоёр гэдэг Монгол банкны санхүүгийн зах зээлийн хэлтсэд ажилладаг. За өмнө нь бол яг энэ ковидын хуулийн хүрээнд бол энэ шатхууны шатхуунтай холбоотой санхүүжилтийг олгоход репо арилжааны хүүгээр олгож ирсэн. За одоогийн байдлаар бол энэ репо арилжааны хүү маань бол 14% дээр байгаа. Бодлогын хөндөд нэмэх нь 2.1%. За энэ цаашаа банкар дамжаад гарахтаа нэмэх 3% хүүг ингэж олгож явдаг. За хугацаа болон хэмжээний хувьд бол Монгол банкн дээр мөнгөний бодлогын хорооноос шийдвэрлэдэг. Мөнгөний бодлогын хороо тухайн үеийн эзэг нөхцөл байдал, за тэгээд аль салбарууд дээр оруулахыг, ямар хугацаагаар олгохыг, ямар барьцааны эсрэг оруулах юм бэ гэдэг бүх шаардлагуудыг мөнгөний бодлогын хорооноос шийдвэрлэж ингэж явдаг байгаа. Тэгэхээр нөгөө тухайн жилдээ нийт гарах санхүүжилтийн хэмжээг мөнгөний бодлогын хорооноос баталж явдаг. За савны хэмжээний тухай, эргэлтийн хөрөнгө хугацааны тухай дээр тодорхой асуусан тийм ээ. За 5 номер дамжин сайд. За гишүүдээ энэ өдрийн мэнд хүргэе. За манай Ганбаатар сайд бас энэ зовлон гүүрч. За баг энэс хүнд нөхцөл байдлыг туулсан сайд учраас яг асууж явах шиг байна. Нэгэн зэрэг бүхий л төрлийн бүтээгдэхүүн тасарч 2-3 сар маш зовлонтой цаг үеийг бид нар туулж ирсэн. Энэ үед ковидын хуулийн одоо үйлчлэлийн дагуу нэг удаагийн тусгай хуулиар 400 гаруй тэрбум төгрөгийг гаргаж одоо урт хугацааны захиалга хийж энэ хүндрэлийг давж ирсэн. Бид яг энэ хуультай ижил хуулийг л одоо оруулж ирж байгаа. За хууль бол 5 жилийн хугацаанд мөрдөгдөнө. 26 оны 1 сарын 1-ээс 30 он хүртэл мөрдөгдөнө. За хоёрдугаарт савнд 500 тэрбум, өөрөөр хэлбэл 200 мянган тонн шатах туслах материал хадгалах савнд 500 сая төгрөг, түүнийг дүүргэх одоо бүтээгдэхүүнд 590 тэрбум төгрөгийн их усүр шаардлагатай байгаа. Монгол банк хэмжээг нь тогтов. За Ганбаатар шүү тодруулсан.
Тэр хүндрэлийг нэг зээл аваад яачихаагүй юм л да. Тэр чи намайг сайд болохоос өмнө гарцсан байсан л коронавигийн өмнөх асуудал та танд нэм сайд. За би зөвхөн нэг зүйлийг Монгол банкнд сануулж хэлье. Энэ хязгаар заавал тавих ёстой шүү. Энийгээ тэр мөнгөний бодлогын хорон морон дээр яриад тэр одоо 200 300-д нь илүү барих ёстой. Хоёрдугаарт над хүүчин өөрөө тэр 14 дээр нэмхэн 3 гэдэг чинь үнэн биз? Тэрийг одоо сайн барих ёстой шүү. Хамаагүй хямдхан байх юм бол зээлийн зорилго чинь тэнэд алга болно. Шатхан биш өөр юм болоод яваад өгнө. Өнөөдөр та нар сайхнаар бодож иж магадгүй амьдрал өөрөө наадах чинь гуйлаад явчихна. Тийм учраас тэр хүн одоо бас нэг тийм одоо төхүү байх ёстой. Авах сонирхлыг бууруулах ёстой шүү дээ. Дэмжлэг байх ёстой тэр үнэн. За ийм зүйл хэлье. Асуулт асуусангүй баярлалаа. Амжилт хүсье.